Өнөөдөр ардчилсан өргөж анхдагч шинжлэх зүйн нотлон харуулж Монголын нийгэмд бас нэг шин соёлын үрийг тайлаа. Ардчилсан намын дарга бүх гишүүдээс сонгогдох энэ түүхэн шийдвэр гаргасан ардчлагчтай баярлалаа. Энэ 1-р сарын 29-ний өдөр бол Монголын түүхэн тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шударгасаар цангасан, хор хуулиан ижигсэн, тэгш боломжуудаа бухимдсан ард түмний маань ялалтын эхний өдөр байх ёстой. Монголчууд бид ардчлагчид бид хүсэл зорилгоо нэгтгэж, итгэл найдвараа сэргийж, зүрх зорилгоо хөгжиж, улс орны ардчлал хамгаалан үлдэж, шударгас тэгш боломжийг тэмцэн авчрах өдөр болох ёстой. Монгол улсын маань тусгаар тогтмол язгуур ирэх нийт ард түмний маань баялаг хэдхэн гэр бүл тулгайлагдаж тэмцэж зүтгэж олж авсан ардчлалын үнэт зүйлс маань хэдхэн хүний шунгийн золиос ирэх мэдлийн донд бүхэл ёсгүй. Нам намсан бүлэглэлийн толгойд хэлбэрт орж энэ их хол нар банк санхүү хэвлэл мэдээлэл хууль хүчний байгууллагын хуулитай нэгүүлэлтээ ашиглаж улаан сайн угаангүй хийсэн тэдний лөөр дарамж тагдаж булж бултаж үнэнд гүйцэтгэж байна. Тиймээс 1-р сарын 29-ний өдөр бол монголчууд шинэ эргэлт, шинэ итгэл найдварыг эргүүлэн авчрах өдөр байх ёстой. Бидний та Монгол орн даяарны гишүүд эмчтэй уулзах явах гишүүд маань Монголынхаа хувьд тусгай тогтмол санаа зовж байна. Энэ мэдлэг сангасан байна. Шудраг ус нам намсан хуулитай үгүй ядаж байна. Намаа ядагдуулсан буруудлуудад хариуцлага тооцохыг шаардж байна. Монгол улсыг хөгжүүлэх 8 жилийн Монгол хүн 2020 хөтөлбөр тасарсанд, зогссонд харамсаж шинжлэх өөрчлөлт үргэлжлүүлэхийг хүсэж байна. Надтай холбоотой өнгөрсөн 10 жилийн бүх ажлыг шалгаад тэд нар аргаалж байгаа. Тэдний хүслээр бол би аль хэдийн шоронд байх байсан. Харин өнөөдөр эсрэгээр нам намсан бүлгэлийн гэмт төлөвлөлт өдрөөс тодон бичлэгдэж байна. Хуулитай хэлбэрдүүлэлтийн хатуу гашуудаар нүүр тулсан учраас монголчууд Монголд сайхан амьдрах тэр хөтөлбөр мөсөн учраас энэ бүхнийг сөрөг төвч ёстой гэж шийдсэн. Би хэн нэгэнтэй хувийн өс санаж Монгол төрийн сүлдээдэг жижиг сонирхолтой хүн биш ээ гэж. Харин хүмүүний хулгайлж байгаа баялаг тэгш боломж хүний эрх хэрэгчдийн төлөвлөмж хатуу тэмцлээ. Бүр нэг цохон зааж байгаад айхгүй тэмцлээ. Ганц үнэн бол би биш бид нар нийтээрээ энэ хулгай өөрийн бүлгээс салхиж чухал юм дээ гэж хариулсан. Бидний Монголд хойсон ардчлагч даваулсан уулзалт намын гишүүдийн уран зориг итгэл найдварыг сэргээж ухааж сэргсэн, уучиж ойлгоцсон олон үйл явдлаар дүүрэн байсан шүү. Хэн гэгч ус төрч амин хүний эрх ашиг ард түмний хэлээр тавьдаг чалчаад байна. Хэн гэгч ус төрчид эх орныхаа язгуур эрх ашигтыг нэгдэж нэгтгэхийг ойлгосон цаг үе өргөжж байна. Төрөлөөр гарсан нам дамсан мөлгөл 5 толгой эрдэнэхээр эхэр ард түмний маань асрын баялаг хийдэг хулгайсан нь ичгэлээ. Энэ бүхэнд тэмцэх хүсэл тээж байлж хөвөлтэй нэгүүлгээс болгоомжиж байгаа Монголын маань олон эх оронч манай намын даргын сонгуулийн үр дүн хүлээж байна. Тийм учраас 1-р сарын 29-ийг их эргэлтийн өдөр гэж хүлээж байна. Эцэстэн сэтгэл хөдлөсөн нэг зүйлийг хэлээд дуусгая. Монголын баялагийг өөрчлөсөн үйл ажиллагаа батлагдаад их хурлаар хийх тухай яригдахад манай ардчилсан намын бүлгийн дарга завсарлага авсны монголчууд эсэргүүцэж хүлээж авлаа. Нам намсан бүлгийн эрх ашиг үйлчилдэг бүлгийн даргатай болцоогүй байгаа гэж гишүүд маань байх бас эмзэглэж байна. Эрдэнэтийн 49% хулгайлсан бүлэглэл хулгай өөрөөр ардчилсан намайг хамгаалуулах гэж байгаа бол тийм юм байхгүй гэдгийг хатуу хэлчихье. Би ард түмнийхээ язгуур шиг хийгсээр ирсэн. Тэр байр суурин дээр хатуу бат зогсох болно. Ардчилсан намын гишүүдээ бүлэглэл хараагчийн нөлөөд автахгүйгээр хулгай өөрийн мөнгөнд дөрлүүлэхгүйгээр гүтгэлж бас автахгүйгээр нам намсан бүлгэлийн эсрэг эх орн ард түмэн ардчил шудраг улсынхаа төлөө өөрсдийн итгэл үнэмшлээр та бүхнийг санд өгнө итгэж байгаа шүү. Орой үдшийн цагаар орон шоронгоор далайлаг нь чичгэн давжиж байгаа тэднийг энэ мэдлэг эрхэмсэн манай ардчилсан намынхан эх орончид ялнаа. Шудрагаас ялнаа. Үний ялнаа.
бидний Монгол Гүрд Мандан Бадаргэ